наадам биеийн одоо гэвш хаарга гомчин гэж одоо дээдс лам байсан. Маш их одоо бяцлагд хийдэг, асархуу нэгүүлсэнгүй сэтгэлийг одоо голлон бяцлагдаг ийм одоо лам байсан. За тэр лам одоо юу гэж айлдсан бэ гэхдээ зэрэг эртнээс бидний эцэг их болсон ач ихтэй гурван ертөнцийн амьтанд хорлох хөнөөх бүхнийг төвчээд асархуй нэгүүлсэнгүйг бяцлахах тун хэмээн одоо айлдсан байдаг юм аа. За тэгэхээр зэрэг энэ одоо хамаг амьтан гэдэг чинь бол тэргүүлшгүй цагаас одоо бидний тоошгүй олон удаа бол бидний одоо эцэг их болж авсан. За ийм одоо хэмжээшгүй их одоо ачтай ийм одоо амьтан юм аа. Тэгэхээр энэ одоо гурван ертөнцид оршиж байгаа эдгээр одоо бүх амьтанд бол бид нар бол ачийг одоо хариулах ёстой. Тийм учраас бол тэдгээрийг одоо ачийн санж ачилна гэхээс биш хорлох хөнөөх бүгдийг бол төвчих ёстой юм аа. Тиймээс хорлож хөнөөх бүгдийг одоо төвчээд түүний оронд хариуд нь асархуй нэгүүлсэнгүй сэтгэлийг бол дадуулан одоо бяцлагаарай гэж ингэж одоо айлдсан байна. За тийм учраас бол хамаг амьтанд асархуй нэгүүлсэнгүй сэтгэлийг одоо бяцлагаж за түүнийхэн хүчээр бол бод сэтгэлийг үүсгэнэ гэдэг бол хамгийн одоо чухал юм. Тэгэхээр бид нар бол ямарваа нэгэн одоо буян үйлдэлсэн тэр бүгдийг зөв сэтгэлээр одоо хийх ёстой. Тэгэхээр хамгийн зөв сэтгэл гэдэг бол асархуй нэгүүлсэнгүй сэтгэл, бод сэтгэл одоо энэ юм аа. За тиймээс энэхүү одоо ганжуурын лүнг одоо хөтөж байгаа энэ одоо буйнаа ч гэсэн бид нар зөв сэтгэлээр одоо хийх юм бол бидний энэ буян хэмжээшгүй агуу их одоо буян болно. За тиймээс хамгийн зөв сэтгэл гэдэг маань юу гэхтэй зэрэг засвар үгүй жинхэнэ одоо бод сэтгэлийг одоо хэлнэ. За тэгэхээр бид нар жинхэнэ одоо бод сэтгэлийг үүсгээд энэхүү номыг сонсох юм бол хамгийн сайн юм. За жинхэнэ бод сэтгэлийг одоо үүсгэж чадах үүсгээгүй байгаа ч гэсэн өөрийнхөө сэтгэлийг бол бод сэтгэлийн одоо байдлаар засварлаж аль чадах чинээгээр хамаг амьтны тусын тулд би бурхны хутгийг олъё гэсэн ийм одоо сэтгэлийг одоо үүсгэж түүгээрээ одоо эзлэгдэн энэхүү одоо номыг одоо сонсох нь бол хамгийн чухал юм аа. Яагаад амьтны тусын тулд бид нар одоо бурхан болох ёстой юм бэ гэхдээ зэрэг энэ одоо тэргүүлшгүй цагаас бидний одоо эцэг их болж авсан хязгааршгүй одоо эдгээр одоо амьтд чинь цөмөрөө энэ одоо орчлонгийн зовлонд одоо ингээд нэрвэгдээд ингээд байж байна. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар одоо төгс гэгэрсэн бурханы хутагт хүрч чадах юм бол тэдгээр одоо амьтан бүгдийг одоо энэ орчлонгийн одоо зовлонгоос нь түргэн гэтлэгж тэднийхэн одоо ачийг нь хариулж чаднаа. За тийм учраас бол бид нар амьтны тусыг одоо бүтээхийн тулд одоо зайлшгүй бурхан болох нь бол хамгийн одоо дээд зорилго байдаг. За тийм учраас бол амьтан бүгдийн тусын тулд би бурханы хутгийг одоо олъё гэж ингэж одоо бодож бод сэтгэлийг үүсгэх нь бол чухал байдаг юм аа. За тиймээс одоо амьтан бүгдийн тусын тулд би одоо машид түргэн бурханы хутгийг олъё. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё гэсэн ийм одоо сэтлэр энэ одоо ганжуурынхаа лүнг бол сонсохыг хичээгээрэй.